Америк нэгдсэн улсын Вашингтон хот дахь Дэлхийн банк группийн төвөөс Монгол улс болон Хонконгтой өнөөдөр шууд холбогдлоо. Энэ үеэр Дэлхийн банкнаас 10 дахь жилдээ гаргаж байгаа бизнес эрхлэх татаа орчны дэлхийн улс орнуудын чагсаалтыг багтаасан тайлангийн үр дүнг танилцуулсан юм. Өмнөх хуучийн аргачлалаар 75 дугаарт жагсаж байсан манай улс шинэ аргачлалаар өнгөрсөн жил 59 дугаар байрт орж энэ жил 3 байраар дээшлэн 56 дугаар байрт, Аз намхан далайн бүстэй 6 дугаар байрт оржээ. 189 орныг хамарсан энэ жагсаалтыг Сингапур улс дэвэл тэргүүлсэн байна. Манай улс жагсаалтад дахин урагшлахын тулд зөвшөөрлийн болон хяналтын тухай хуулиудаа батлах шаардлагатай байна гэж засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга сэтгүүлчдэд өгсөн ярилцлаганда онцолж байлаа. Бизнес эрхлэхийг хялбар болгоход хамгийн их нөлөөлдөг хоёр гол хуулиа бол бид нар баталж одоо хамжаагүй шинжилж ягаад гэвэл энэ бол зөвшөөрлийн тухай хууль маш олон зөвшөөрлийг бол одоо хүчингү болгож байгаа. За дээрэс нь маш олон одоо зөвшөөрлийг бол богино хугацаанд одоо хүнс хүртэл шатлан амжилга багтаагаар бол олгодог ийм өөрчлөлтийг хийн. Дээрэс нь хяналтын тухай хууль байгаа. Энэ бол бас бизнес эрхлэгчид хамгийн их бас дарамт төвшруулдаг гэж тооцогддог ийм хууль байгаа. Тэгэхээр энэ хяналт шалгалт явуулдаг байгууллагын үйл ажиллагааг маш тодорхой болгох, бизнес дарамт багтаа бүртгэлтэй дээр нь хяналттай болгох энэ механизмыг бол хийж өгж байгаа. Тэгээд энэ хоёр хууль батлагдсны дараа бол манайд бол маш их хэмжээний өөрчлөлт ахицуул гарах байх гэж ингэж бодож байгаа. Тайлангийн танилцуулгаар Дэлхийн банкнаас шууд холбогдож байгаа Монгол улс болон Хонконгийн бизнес эрхлэлтийн хялбар байдлын үзүүлэлтийг харьцуулан танилцууллаа. Шинээр бизнес эрхлүүлэх, барилга барих зөвшөөрөл авах, эрчим хүчний хэрэглэгч болох, хөрөнгө бүртгүүлэх, зээл авах, татвар төлөх, хил дамсан худалдаа эрхлэх зэрэг олон үзүүлэлтээр харьцуулахад Хонконг 83, Монгол улс 68 оноо авсан байна. Хонконг улс бизнесийн татаа орчны жагсаалтад дэлхийд 5 дугаар байрт шалгарчээ.